Гэр бүл гэж юу вэ? Гэр бүл гэж эхнэр нөхрийн хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэн эцэг эх үр хүүхдийг багтаасан нийгмийн анхдагч нэгж юм. Монгол улсын хэмжээнд 2017 онд 10,339 хос гэрлэлтэд бүртгүүлж, 2,448 гэр бүл гэрлэлтэд цуцлуулж байсан бол 2019 онд 10,721 хос гэрлэлтэд бүртгүүлж, 2,713 хос гэрлэлтэд аль биесээр цуцлуулжээ. Энэхүү статистик дунджаас харахад жилд дунджаар гэрлэлт 3.7%-аар, гэрлэлт цуцлалт 10.8%-аар нэмэгдсэн байна. Гэр бүл саллтын хор уршиг гэр бүлийн бүх гишүүдэд тэр дундаас хүүхдэд хамгийн их нөлөөлж байна. Таны гэр бүл ойр орчимд гэр бүл цуцлалтанд хамгийн ихээр нөлөөлж байгаа дараах хүчин зүйлүүд. Гэр бүлээс гадуур харилцаатай, архины хамааралтай, хардталтаас үүдэлтэй гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж, үл ойлголцох байдал үүсэж байна уу? Тэгвэл нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, олон улсын Улаанбаатарын их сургуулийн гэр бүл судлалын тэнхимтэй хамтран гэр бүлийн зөвлөгөө боловсролын онл арга зүйн төвийг байгуулж, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийг хамгаалах, хувь хүнд үзүүлэх ганцаарчилсан хосын, бүлгийн, утсаар болон онлайн бусад хэлбэрээр та бүхэнд үн төлбөргүй зөвлөгөө өгч үйлчлэнэ. Энэхүү төв нь олон улсын Улаанбаатар их сургуулийн хичээлийн веб байрны 209 тоотод байрлаж байна. Таны гэр бүл дахин давтагдашгүй. Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн зөвлөгөө боловсролын онол арга зүйн төвийг ашиглалтанд оруулаад байгаа билээ. Гэр бүлийн зөвлөгөө боловсролын онол арга зүйн төвөөр дамжуулан гэр бүлийн боловсролын чиглэлээр 24 цуврал онлайн хичээлийг та бүхэндээ бэлэн хүргэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн сэдв гэр бүл гэрлэлт ба харилцаа гэсэн сэдвийн хүрээнд гэр бүл судлаач Баясгалан багш маань та бүхэнд хичээл заах болно. Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө хичээлээр гэрлэлт ба үүрэг хариуцлага гэдэг сэдвээр хамтдаа явна. За гэрлэлт гэдэг зүйлийн талаар ойлголт авахын тулд ер нь гэрлэлт гэж юу вэ гэдэг талаар бүгдээрээ өнөөдөр хамтдаа ярилцах болно. За тэгээд слайд руугаа бүгдээрээ хамтдаа оръё. За гэрлэлт гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгэм эдийн засгийн болон хүйсийн хувьд холбогдохыг гэрлэлтэй гэж тодорхойлж байгаа. За хоёрдугаарт энгийнээр бол өсөд төрсэн орчин гэр бүлээсээ холдон амьдралын хантайгаа шинэ өрх гэр бүлийг байгуулахыг гэрлэлтэй гэж тодорхойлдог. За бид нар гэрэлсэн байгаа бол гэрлэлтэн дараах зүйлүүд өнөөдөр үүсдэг юм а гэдгийг үзэгчд маань та бүгд маань сайн ойлгож аваасаа гэж хүсэж байна. За тэгвэл гэрэлсэн бол гэрлэлтэнд юу байх ёстой вэ гэхээр нэгдүгürt хамгийн чухал зүйл өөрөө үүрэг хариуцлага байдаг. За үүрэг хариуцлага гэдэг зүйлийг энгийнээр та бүгдэд ойлгуулахад өөрийнхөө эрхийг 2 дахин багасгаж хариуцлага 2 дахин нэмэгдүүлэхийг гэрлэлтэй гэж ерөөхдөө тодорхойлдог. За эндээс та бүгд маань нэг зүйлийг маш сайн ойлгосоо магадгүй сүүлийн жилүүдэд сүүлийн юу анзаарэгдэж байна гэхээр гар утсан дээрээ тоглоом суулгаагүй хүмүүсийг ховор болсон байна. Би энэ гэртээ байгаа мөртлөө сэтгэл зүйн өнөөдөр гар утсан дээрээ төвлөрж байгаа өөрийгөө зугаалцуулж байгаа хэлбэрүүд бас байгаад байгаа. Тэгэхээр гэрэлж байгаа бол та өөрийнхөө эрхийг 2 дахин багасгаж хариуцлага 2 дахин нэмэгдүүлэх нь их чухал зүйл байдаг. За хариуцлага гэдээ ярихад маш олон хариуцлагын талаар бид нэр хамтдаа ярилцсан. За энийг бол бүгдээрээ дараа нь хамтдаа ярилцсана. За гэрлэлтэнд аз жаргал хайр өнөөдөр байх ёстой. Ер нь хосуудыг за гэр бүл болж байгаа шалтгаануудыг харах юм бол үндсэн гол зорилго нь юу гэдэг вэ гэхээр ерөөсөө аз жаргал хайр гэдэг зүйлийг мэдрэхийн тулд өнөөдөр хүмүүс гэрэлдэг. За би хошин байдлаар хүмүүсээс ерөөхдөө асуудаг. Юу асуудаг вэ гэхээр эмэгтэйчүүдээс нь ингэж асуудаг. За та яах гэж эрэгтэй хүнтэй гэрэлсэн бэ? Нөхөртэй болсон бэ гэж асуухтаа за ирээдүйд за нэг сайхан арх уудыг нөхөртэй олчи, сэгсэтлээ сайхан зодуулдаг болъё гэдэг зорилгоор гэрэлсэн үү гэхээр хүмүүс маш их инээлдэж юу гэж дээ. Би бол аз жаргал хайр гэдэг зүйлийг бид нар мэдрэхийг хүсэж өнөөдөр гэрэлсэн гэж өнөөдөр тодорхойлдог. За тэгвэл гэрлэлтийн хамгийн чухал зүйл нь аз жаргал хайр гэдэг зүйлийг өнөөдөр мэдрэх юм а гэж. За 3 дугаарт гэрлэлтэнд юу байх ёстой вэ гэхээр итгэл найдвар бас байх хэрэгтэй. За зарим хүмүүсийн хувьд гэрэлтэнд бол хайр байхад ер нь бүх юм болчихно гэж үздэг бол за хайраас тутгааргүй үүрэг гүйцэтгэдэг зүйл өөрөө юу байдаг вэ гэхээр биеиндээ итгэх итгэл байд юм а гэдгийг хосуудаа зөвлөмөр байна. За хосуудаа дахин зөвлөхөд гэрлэлтэнд юу байж болохгүй вэ гэхээр харьцуулалт байж болохгүй маа гэдгийг та бүгддээ бас зөвлөмөр байна. Яагаад гэхээр харьцуулалт нь эргээд үл итгэлийг бий болгох магадгүй зүгээр хардталтай асуудлыг хүртэл үүсгэх хандлагууд өнөөдөр тодорхойлогддог.
За магадгүй зарим эмэгтэйчүүдийн хувьд нөхрөө илүү амжилттай яваасаа, илүү сайн, илүү хариуцлагатай байгаасаа гэсэн зорилгоор хэн нэгэн эрэгтэй хүнтэй заримдаа талаараа харьцуулдаг. Энэ нь эргээгээд өдөөх, улам илүү хичээх, зүтгэх ийм сэтгэл зүг бий болохоос илүү за магадгүй нөгөө хүн нь илүү таалагдж байгаа нь би гологдож байгаа юм байна. Надад дутагдaltaй зүйл их байгаа юм байна гэдэг ийм сэтгэл зүйн эсрэгээр гутралд орох юм хандлагууд бас байгаад байдаг. Тэгэхээр хосуудад биеиндээ итгэх итгэл биенийгээ байгаар нь хүлээмжшөөрөх энэ харилцаа бол хосуудад чухал байд юм а гэдгийг та бүгддээ зөвлөмөр байна. За гэрлэлтэнд юу байх ёстой вэ гэхээр дэсвэр төвчээр өнөдөр байх ёстой. За аз жаргалтай байна гэдэг маань зөвхөн аз жаргал, хайр, бүх юм аз тохиол, хувь тохиолоор одоо бүх юм баяр баясгалантай байгаад байна гэсэн үг биш. Гэрлэлтэнд асуудал бэрхшээлүүд маш их тохиолддог. Тийм учраас энийг даван туулах хувь хүнд өнөөдөр дэсвэр төвчээр өнөдөр их чухал зүйл байд юм а гэдгийг та бүгддээ зөвлөмөр байна. Монголчууд энэ дэсвэр төвчээрийн тухай маш олон зүйлээр хойч үе залуучуудтай ойлгуулсан байдаг. За жишээ нь бид нар цагаан сараар хэвийн бов, эдэний дээж гэж хэвийн бов засдаг. Хэвийн бов засахдаа бид нар юуг засдаг вүлээ? Жаргалаар эхлээд жаргалаар дуустдаг. Дунд нь юу байдаг вэ гэхээр зовлон байдаг гэж хэлдэг тийм. Жаргал зовлон, жаргал тэгээд зовлон жаргалаар дуустгаа гэж. Тэгэхээр эндээс бидний юу ойлгож авах болох вэ гэхээр гэрлэлтэнд бас асуудал бэрхшээлүүд тохиолддгийг шүү гэдгийг бас хэлмээр байна. За дэсвэр төвчээр гэдэг бол гэрлэлтэнд яалтч их чухал зүйл бас байдаг. Олон жил амьдраад олон хүүхэдтэй, олон насны ялангуяа бага насны олон хүүхдүүдтэй болоод ирэхээр заримдаа шантардаг, заримдаа ядардаг, заримдаа стресстэй үеуд байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн үед байдаг. Тэгэхээр та бүгдийг урамшуулмаар байна. Юу гэж урамшуулмаар байна гэхээр хүүхдээ хараад гэртээ сууж яана гэдэг бол та энэ нийгэмд, энэ улс их орны хөгжилд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа маш чухал ажил шүү гэдгийг та бүгддээ бас урамшуулж хэлмээр байна. Жишээ нь одоо гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэйчүүдийн үнэлэмж Монголд ялангуяа сайн биш байгааг бид нэр анзаардаг. Ажилгүй, орлогогүй, зүгээр нэг гэртээ сууж байгаа эмэгтэй гэдэг талаас хардаг. Гэтэл Европт гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэйчүүд өөрсдийгөө танилцуулахдаа би бол гэрийн эзэгтэй гэж өнөөдөр танилцуулдаг. За Монголд нэг ийм судалгаа хийгдсэн байдаг, нэг залуу хийсэн байлээ. За гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэй 20 гаруй мэргэжлийн ажлыг гүйцэтгэдэг гэж. За гүйцэтгэхдээ ажлын хөдөлмөр үйлсний хамгийн доод хэмжээгээр тооцоод үзэх юм бол 3 сая гаруй төгрөгийн ажлыг гүйцэтгсэн байдаг гэж. За бид нар сайн мэдж байгаа тоогооч болно, гэрийн үйлчлэгч болно, цэвэрлэгч болно, хувцс угаах болно, за сувилагч болно, багш болно. За хүний нөөц, үр хүүхдүүдэд хөгжүүлэх, багшлах гэх мэтчлэн олон ажлуудыг бас гүйцэтгэдэг. За энүүгээр дамжуулж би юу хэлэх гээд байна гэхээр гэртээ хүүхдээ хараа сууж байгаа эмэгтэй бол зүгээр суудаг хүмүүс биш. Тэд нар улс их орны хөгжилд маш чухал өнөөдөр ажлыг хийж байгаа. Тийм учраас төвчээртэйгээр үр хүүхдүүдэд хүмүүжүүлж гэр бүлийн харилцааг доктортой байлгах нь их чухал зүйл юм шүү гэдгийг та бүгдээ зөвлөмөр байна. За гэр бүл гэж юу вэ гэж? За хүний амьдралын хамгийн нандин чухал ертөнц бол хайр сэтгэл байдаг. Үүн дээр үндэслэлсэн хүмүүсийн хамтын амьдрал бол өнөөдөр гэр бүл юм а гэж хэлж байна. За тэгэхээр гэр бүлийн үндсэн суурь бол өнөөдөр хайр байдаг. За хайрыг бол услахгүй бол өгдөг, урмалтай өнөөдөр зөөрлөдөг. Тэгэхээр гэрснийхаа дараа зөвхөн хайр гэдэг зүйл дуусчлаа, байхгүй болчлаа гэж зарим хүмүүс хэлээд байдаг. Яагаад тэгэхээр бид нар бие нэгэ усалдгүй юм байна, би харилцаагаа торддоггүй юм байна. Тийм учраас цаашид үргэлж харилцаагаа нандинаж хайр гэдэг тэр нандин чухал зүйлээ үргэлж дандаа тордож яваарай гэдгийг та бүгддээ хэлмээр байна. За гэр бүл болж байгаа гэр бүл болж хамтдаа амьдрахын гол утга учир бол сэтгэл хангалуун, бие биенийхээ хэрэгцээг ханган аз жаргалтай амьдрах явдал юм а гэж гэр бүлийг өнөөдөр тодорхойлдог. За тэгвэл бие биенийхээ хэрэгцээг хангана гэдэг ийм чухал асуудал өнөөдөр гарч ирж байгаа. Тэгэхээр хэрэгцээ гэдэг дээр маш олон зүйл өнөөдөр яригдана. За Маслоу гэдэг эрдэмтэн маань хувийн хөгжлийн одоо бие хүний хөгжлийн онолыг өнөөдөр гаргасан байдаг. За энэ онол дээр юу гэж гаргасан байдаг вэ гэхээр хүнд үндсэн 5 хэрэгцээ байдаг гэж. За суур хэрэгцээ бол бие физиологийн хэрэгцээ, хоёр дахь дээдлийн хэрэгцээ нь болохоор аюулгүй байдлын хэрэгцээ, гурав дахь нь хайрлуулах хэрэгцээ, дөрөв дахь нь хүндлүүлэх хэрэгцээ, тав дахь нь өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ гэж. Тэгэхээр үндсэн энэ 5 хэрэгцээг бид нэр өнөөдөр хангаснаар гэр бүлийн харилцаа өнөөдөр доктортой байх боломжтой гэдгийг хэлж байгаа. За бие физиологийн хэрэгцээ гэдэг бол бүгдээрээ хамтдаа сайн мэдж байгаа. Ер нь бол хүн хоолгүйгээр, ундгүйгээр, амрахгүйгээр өнөөдөр бид амьд явж өнөөдөр чадахгүй. Тийм учраас бид нар бас зөвхөн гэр бүлтэй олно гэж завсаргүй ажиллаж хөдөлмөрлөнө гэсэн үг биш. Бас өөрсдийгөө бие эрүүл мэндэд анхаарч, биеийнхээ хөгжилд анхаарах нь өөрөө хамгийн чухал зүйл байд юм а гэдгийг хэлж байгаа. За аюулгүй байдлын хэрэгцээ гэдэг бол өөрөө маш чухал зүйл байдаг. За сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдаад хэрэгжиж байгаа. За үндсэн 4 хэлбэрээр хүчирхийлэл явагддаг гэж хэлдэг.
За энийг надаар илүүлэхгүй та бүгд маань мэдж байгаа. Дараагийн сэдвүүдээр энэ хүчирхийллийн талаар бүгдээрээ хамтдаа дэлгэрэнгүй хамтдаа үзэх учраас түр орчих. За ингээд доотлын их хэрэгцээнүүдээс дээшээ ингэж өксөж явсаар гад 3 дахь хэрэгцээ нь бол хайрлуулах хэрэгцээ байдаг. Эрэгтэй хүн хайр гэдэг зүйлийг юугаар мэдэрдэг вэ? Бүсгүй хүн эмэгтэй хүн хайр гэдэг зүйлийг юугаар мэдэрдэг вэ гэдэг нь өөр их чухал зүйл байдаг. За эмэгтэйчүүдийн хувьд хайр гэдэг зүйлийг юугаар мэдэрдэг вэ гэхээр ерөөдөө хайр, халамж, анхаарал гэдэг зүйлээр хайрыг өнөөдөр мэдэрдэг. За миний нэг хэлэх дуртай үг гэдэг. Баян тансаг амьдруулахаас илүү жоохон анхаарал, халамж нь эмэгтэй хүнийг илүү аж аргалтай болгодог гэж. За тэгэхээр ирчүүд бид нар юун дээр илүү анхаардаг вэ гэхээр гэр бүлийнхаа эдийн засаг, мөнгөтэй байлгах, хоол ундтай байлгах гэдэг зүйл дээр анхаардаг. Гэтэл хүн өөрөө сэтгэлийн амьтан учраас заашгүй хайрын хэрэгцээ өөрөө их чухал зүйл байд юм аа. За тэгвэл та хайрлах, халамжлах, анхаарлаар дутаахгүй байх нь өөрөө эхнэрийнхээ хэрэгцээг хангаж байгаа үндсэн суурь ойлголт гэдгийг та бүгддээ зөвлөмөр. За тэгвэл эрэгтэйчүүдийн хувьд ямар хэрэгцээ байдаг вэ гэхээр гол хэрэгцээ буюу хайрлуулах мэдрэмж нь хүндлүүлэл буюу хүндлэлээр дамжуулж хайрлах энэ мэдрэмжийг өнөөдөр авч яадаг. Тэгэхээр хүндлэл гэдэг бол өөрөө маш чухал зүйл. Ямар ч тохиолдолд нөхрийнхөө талд зогсох, нөхрөө хүндлэх, нөхрийнхөө гаргаж байгаа шийдвэрийг дагах энэ зүйлүүд нь өөрөө хүндлэл юм а гэдгийг та бүгддээ зөвлөмөр байна. За дөрөв дэх хэрэгцээ нь бол хүндлүүлэх хэрэгцээ. За энэ талаар бүгдээр хамтдаа ярилцсан. Ялангуяа хүүхдүүдтэй харилцахдаа бид нар хүндлэл гэдэг энэ зүйлийг өөрөө маш сайн суулгах хэрэгтэй. Яагаад гэхээр бид нэр хүүхдийг хүүхэд гэж хардаг. Тэгэхээр хүүхдэд ч гэсэн хүндлэлийн хэрэгцээ өнөөдөр байх боломжтой. Хүүхдүүд хүндлэлийг авч ирж, насанд хүрэгчдээс хүндлэл гэдэг зүйлийг авч ирж, насанд хүрэгчдээ эргээд хүндлэлтэй харилцах өнөөдөр боломж бий болдог. За 5 дахь хэрэгцээ нь бол өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ. Хүн болгонд одоо юу гэдгийг сэтгэлээр унсан үедээ хин нэгнийг хайдаг, хин нэгэнтэй амьдралаа хуваалцаж ярилцахыг хүсдэг. Тийм учраас хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан учраас доторх зүрх сэтгэлээ хин нэгэнд ойлгуулах, илэрхийлэх юм хэрэгцээ байдаг юм а гэдгийг хэлж байгаа. За энэ нь бол өөрөө биенийхээ ялангуяа гэр бүлийнхаа хэрэгцээг хангаж байгаа хамгийн чухал хэлбэр юм а гэдгийг та бүгддээ зөвлөж байна. За тэгвэл гэр бүлийн үүрэг хариуцлага гэж юу юм бэ гэж. Нэгдүгээр хүүхэд хүмүүжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол эцэгчүүдийн маш чухал өнөөдөр хариуцлага юм а гэдгийг хэлмээр байна. За хүмүүжүүлэхийн аргачлалын талаар ярих юм бол өнөөдрийн сэдв өнөөдөр цаг бидэнд бас хүрэхгүй. Тийм учраас тодорхой ойлголт өгөхийн тулд хамгийн их энэ дэлхий дээр байгаа амьтад дотроос хамгийн хариуцлагатай амьтан ямар амьтан байдаг вэ гэж амьтад судлаачид судлахад бүргэж шувуу байт юм байна гэж тодорхойлсон байна. За бид нар бүргэж шувууг харахтаа махчин зэрлэг шувуу гэж хардаг. Гэтэл үр зузынхаа төлөө маш их хариуцлагыг үүрч чаддаг амьтан гэнэ. За өлсөж байгаа тохиолдолд дэгдэхэнүүд нь тухайн нөхцөл байдалд салхи шуурхтай байсан ч гэсэн цаг агаарын одоо юу гэдгийг тохиромжгүй байсан ч гэсэн хизээч хариуцлагыг хоош нь тавьдаггүй. Салхи шуурхтай байсан ч салхи шуургыг сөрөн дэгдэх хүнийхэн төлөө ан гөрөө хийж тэдрийг хоололдог. Тийм учраас хамгийн хариуцлагатай амьтан бол бүргэж шувуу гэдгийг амьтад судлаачид маань өнөөдөр тодорхойлсон байгаа даа. За эв нэгдэлтэй байх үүрэг гэж байна. За мэдээж эв нэгдэлтэй хамт олон хэсэг бүлсэг биенийхээ төлөө гэсэн юм сэтгэлтэй байх нь гэр бүлийн хамгийн чухал өнөөдөр үүрэг хариуцлага байдаг. За дараагийн нэг чухал үүрэг нь юу гэхээр нийгмийн нэр хүндийн үүргийг гүйцэтгэдэг гэж. За тэгэхээр гэр бүлийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, нэр хүндийг эрүүлэр бусдад ойлгуулах нь өөрөө гэр бүлийн хамгийн чухал өнөөдөр үүрэг хариуцлага байдаг. Би гэдэг хүн гэхээс илүү миний гэр бүл гэдэг бол бидний хариуцлагын хамгийн чухал өнөөдөр хэлбэр байдаг. Өөрхөн төлөө биш бусдын төлөө амьдарч байгаа учраас гэр бүл өнөөдөр хариуцлагатайгаар нэр хүндээ өнөөдөр өсгөж байгаараа гэдгийг та бүгдээсээ уриалж байна. За дараагийн үүрэг нь бол гэр бүл чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх өнөөдөр үүрэгтэй. За гэр бүл гэдэг маань зөвхөн гэртээ байгаад идэж уугаад ахын хэлбэр биш. Гэр бүлийнхаа харилцааг сайжруулахын тулд бид нэр маш их аял зугаалах хэрэгтэй. Хамтдаа цагуудыг өнгөрүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд нь өнөөдөр юу тоглох дуртай энэ бүх зүйлүүд дээр эцэгчүүдийн хувьд гол анхаарлаа хандуулаарай. Одоо ялангуяа энэ коронавирус гэдэг энэ цар тахалтай холбоотойгоор хүүхдүүд маань гэртээ өнөөдөр унжиж байгаа. Тэгэхээр хүүхдүүд аль болох сэтгэл зүйн хэрэгцээг нь хангах, тоглох, тэднэртэйгээ хамт байх, тэднийхээ сэтгэлийг өргөх, тэднийг хөгжилтэй байлгана гэдэг бол одоогийн цаг үед бол эцэгчүүдийн хамгийн чухал өнөөдөр үүрэг хариуцлага болоод байна гэдгийг та бүгддээ зөвлөмөр байна. За дараагийн үүрэг хариуцлагын талаар бүгдээр хамтдаа ярилцъя. За дараагийн үүрэг хариуцлага бол сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэж. За тэгэхээр хүн урмаар маш их дутдаг,
хийж байгаа ажлаа хариуцлагатай хийж яхад заримдаа шантрах тохиолдлууд байдаг. Улам илүү хариуцлагатай, санаачлагтай, итгэвтэй гэр бүлийнхаа төлөө ажиллах хамгийн гол их үүсвэр бол бие нэгээ дэмжих, урамшуулах, өнөөдөр зоригжуулах байдаг. Тийм учраас хосууд маань, гэр бүлүүд маань үр хүүхдүүдэд урамшуулж, бие биенээ сэтгэл санааны хувьд дэмжин өргөдөг байгаарай гэдгийг уриалж байна. За энэ дотроо би та бүгдэд нэгэн чухал зөвлөгөө өгөхөд урамшуулж, зоригжуулна гэж тодорхойлоод байгаа нь магтана гэж юусоо хэлээгүй. За бид нар магтах хэрэгтэй гэж зөвлөдөг байснаа одоо бас өөрчлөгдөөд урамшуул, зоригжуулах нь илүү хүний хандлагад сэтгэлгээнд их чухал нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг өнөөдөр судалгаагаар харагдаж байгаа. За хэрвээ магтж байгаа хүүхдүүдийг, магтаал дотор өссөн хүүхдүүдийг ажиглаас судалгаа хийгээд үзэхэд ихэвчлэн магтаал маань юугаар дамжиж явдаг вэ гэхээр ухаантай шүү, гайхалтай, мундаг гэдэг үгээр илэрхийлэгддэг. Ийм үгийг сонссон хүүхдүүд ихэвчлэн харилцаан дээр бусдыг өөрөөсөө доогуур гэдэг ийм үнэлэмжээр харилцах ийм тохиолдлууд байд юм байна. Тийм учраас магтахаас илүү бие биенийхээ гаргаж байгаа хичээл зүтгэлийг урамшуулж, зоригжуулах нь өөрөө гэр бүлийн харилцаанд өнөөдөр чухал юм байна гэдгийг хэлж байна. За хамгийн сүүлийн чухал нэг үүрэг хариуцлага бол нөхөн өрчмөн үүрэг гүйцэтгэдэг. За мэдээж эхнэр нөхөр хоёулаа байгаад байхгүй. Цаашид өнөөдөр гэр бүлийнхаа гишүүдийн тоог нэмэх, аз жаргалыг улам илүү дэлгэрүүлэхийн тулд бид нэр үр хүүхдүүдтэй болдог. За тэгэхээр энэ бол бидний маш чухал нэг үүрэг хариуцлагын нэг хэлбэр. За үр хүүхдтэй болохын тулд бид нар нэгдүгээр сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй. Хоёрдугаарт биеэ эрүүл мэндтэй өнөөдөр анхаарч иж хүүхд төлөвлөгөө өнөөдөр эхлэх ёстой гэдгийг та бүгдтэй бас хэлмээр байна. За хүүхэд гэдэг бол өнөөдөр гэр бүлийн аз жаргалын бас нэгэн хэсэг. Тийм учраас гэр бүлүүд маань үр хүүхдүүдтэй болохдоо төлөвлөгөөтэй хэдэн жилийн зайтай төрүүлэх үү? Их нь эрүүл мэнд ямар төвшөнд байна, юунд анхаарах уу гэдгийг маш олон зүйл дээр анхаарч иж өнөөдөр хүүхэд төрөлтүүдийг бид хийх хэрэгтэй. За судлаачдын хувьд юу гэж зөвлөдөг вэ гэхээр хүүхдийн төрөлтийг 3 жилийн зайтай байх нь зөв үү гэж өнөөдөр зөвлөдөг. Яагаад гэхээр 3 жилийн дараа төрсэн их эргээд биеийн тэнхрэх боломж өнөөдөр бүрддэг. За хэтэрхий ойрхон байх юм бол сул дорой эмэгтэйгээс сул дорой хүүхэд өнөөдөр төрөх магадлал өндөр байд юм а гэдгийг эрдэмтэд маань зөвлөж байгаа. За тийм болохоор та гэр бүл төлөвлөж хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол хүүхдийнхаа төрөлтийн зайг 3-аас 4 жилийн дотор байлгаарай гэдгийг та бүгдтэй зөвлөж байна. За хамгийн сүүлийн чухал үүрэг хариуцлага нь юу вэ гэхээр эдийн засгийн үүрэг өнөөдөр гүйцэтгэдэг. За мэдээж бид нар сэтгэл санаа чухал боловч энэ нийгэмд амьдрахын тулд бид нар ажил хөдөлмөрлөх, гэр бүлээ эдийн засгаар хангах нь бол хамгийн чухал үүрэг хариуцлага байдаг. Тэгвэл зөвхөн туулширч, зөвхөн эдийн засгийн хэрэгцээг хангана гэж зөвхөн гол фокусаа бити хандуулаарай. Яагаад гэхээр цаана нь үр хүүхэд гэр бүл байгаа учраас тэднийхээ сэтгэлийн хэрэгцээг хангана гэдэг бол хамгийн чухал үүрэг хариуцлага юм а гэдгийг та бүгдтэй зөвлөж байна. За ингээд хичээл маань дуусч байна. Өнөөдрийн хичээлд хамтдаа байсан та бүгдтэй баярлалаа.